Яасан бэ нөө би сан байна. Энэ удаад хэцүү харилцаанд байгаа хүмүүстэй зориулаад таран уншлага хийж өгөх болно. За Санбай ихэр сахиуст YouTube суваг дээр маань ойр тасар их огцом өөрчлөлтүүд орж ирж байгаа. Энэ талаар эхний хэлэх зүйл бол өөрчлөлт бол дандаа сайн зүйлийг дагуулж ирдэг. За хоёрт би дэндүү хурдан ангаас учраас үүнийгээ дагаад YouTube суваг маань өмнөгшгөө байж болохооргүй болсон билээ. Энэ өөрчлөлтийн үеэр намайг ойлгож төвчээртэй хандаж хамт байгаа хүмүүст маань үнэхээр их баярлалаа. Тэгээ бүгдээрээ сайхан ирээдүр рүү шинэлэг илүү амьд ирээдүр рүү хамтдаа алхацгаая. За энэ уншлага дээр эхлээд нөхцөлийг нь харж өгөх болно. Энэ уншлага өөрөө таныг олоод ирэх болно. Хэрвээ та үнийг сонсох хэрэгтэй бол. Хэрвээ та хэцүү харилцаанд байгаа бол. Хэрвээ та бүр баймааргүй бүх харилцаанд баймаар байгаа бол. Эсвэл яахаа мэдхэ болсон харилцаанд байгаа бол энэ уншлага тань зориулсан юм. Уншлага нь 3 хэсэгтэй эхлээд энергийн шалгалт хийж өгнө. Хоёрт нь таны алхмуудын боломжуудыг болон боломж бүрийн үр дүнийг нь харна. Эцэст нь зөв гарц гаргалгааг нь харж өгөх болно. Энэ уншлагатай хамт бүгдээрээ хамт хуурч хамт бүгдээрээ шийдлээ олох нь номер 1 зорилго юм. За үзрөө хаалъя. За энэ уншлагыг сонсож буй таны яг одоо байж буй энергийн шалгалтыг нь хийж өгье. Ямар энергитэй байна вэ яг одоогийн байдлаар? Уншлагыг нь би болон миний найз Яма хоёр хамт хийж өгөх болно. За таны энергийн шалгалтыг үзэр. Энэ үзэр нь болохоор holographic foil tarot гэдэг тарot үзрийнх нь танилцуулга үзэр нь гарч ирлээ. Тэгээ назын хурд буюу Wheel of Fortune-тэй маш төстэй. Энэ үзэр нь юу гэлтгэж байна вэ гэдэг ихлээр ерөөсөө нөхцөл байдал 100% таны гарт, сонголт таны гарт, хүч чадал таны гарт. Бид өөрсдөө хүч чадалтай гэдгийг хэлтгэж байгаа үзэр юм. За энэ бол гэхдээ миний хувьд хангалттай хариулт биш. Тийм учраас дахин нэг үзэр авъя. Ten of Pentacles доош харсан байна. За Ten of Pentacles доош харсан нь 10-ын зоос доош харсан нь энэ харилцаа удаан хугацаанд үргэлжлээд иж болохгүй. Тэгээ одоогийн таны нөхцөл байдал иймээрээ удаж болохгүй. Дахиад хэдэн жил болж болохгүй. За энэ харилцаа магадгүй ойрын хэдэн 100 хэдэн сар байж болох юм. Гэхдээ 3 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа яах блэ гэ бодонгууд энэ харилцааны байгаа байдал танд онцгүй, сөрөг байж боломгүй санагдаж эхэлсэн байгаа харагдаж байна. За дахиад энергийн шалгалтыг харж өгье. Тэгээ зөвхөн энэ харилцаа гэлтгүй ерөнхийдөө таны одоо амьдралд байгаа амьдралынх нь байдал нь нийлэнхүүдээ яг энэ чигээрээ үргэлжлээд байж болохгүй гэдэг ийм дуу авьяатай хамт орж ирж байна. Ямарваа нэгэн зүйл өөрчлөгдөх хэрэгтэй. Би энэ чигээрээ байж чадахгүй нэ гэдэг хоолой сонсогдож байна. Queen of Cups доош харсан байна. Тэгээ одоогийн нөхцөл байдал энэ нөхцөл байдал сэтгэл гарах тэнхэл хүртэл байхгүй болж эхэлсэн харагдаж байна. Бас дээрээс нь одоогийн нөхцөл байдал тань дурамчхан санагддаг, гой санагдахаа болсон. Таны сэтгэл төрхөө болсон. Таны аягыг, энергийн, сүнсний, аураны аягыг дүүрэхээ болсон гэж харагдаж байна. Окей, за одоо энэ нөхцөл байдалд би тань 3 боломжийг санал болгоё. Эхний боломжид алхах нь болохоор одоогийн нөхцөл байдлаа та эрс өөрчилж, эрс том алхмуудыг, цөм алхмуудыг, эрсдэлтэй алхмуудыг хийвэл яах вэ гэдгийг хараад өгье. За энийг нь болохоор classic rider white үзрээр харах болно. За та одоогийн нөхцөл байдалдаа цөм өөрчлөлтийг хийвэл яах вэ? Цөм өөрчлөлтийг хийвэл яах вэ гэдгийг нь хараад өгье. Two of Cups дэш харсан байна. Хэрэв огцом өөрчлөлтийг харах юм бол та өөрийн хувь заяаны зөв хүнийг зөв ханигаа олох болно.
Тэгээ энэ үзэр бол ингээд хоёр хүн нэгэндээ бие биендээ хайртай бас нэгэнтэйгээ хамтарч чаддаг, нэгэнтэйгээ нөхөрлөлийн харилцаач байдаг, романтик харилцаач байдаг, ийм сайхан mutual буюу харилцан нэгнээ хүндлэх, харилцан нэгнээ хайрлах харилцааг бэлэгддэг ийм хүнзэр байгаа. Тийм учраас одоогийн нөхцөл байдалд ерөөхдөө бол эрс өөрчлөлт хийхийг сахиусан дэмжиж байна. Эрс өөрчлөлт хийх, эрс алхах, огцон алхамыг хийх, гинтийн өөрчлөлтийг авчрахыг сахиусан дэмжиж байна. Ингэх юм бол тэр үйлдэлээс нь дэгдсэн ямар ч асуудал байсан бай, юу ч нурж унжсэн бай, энэ хүнтэйгэж бай хамаагүй, өөр шинэ хүнтэй ч хамаагүй, та хин нэгэн хүнтэй маш сайхан харилцаанд хүрэх болно. Хүрэх болно гэж харагдаж байна. За огцон алхмын талаар нэмэлт үзэр, нэмэлт тайлбар харъя, нэмэлт нөхцөлийг харъя. Миний хувьд болохоор огцон алхам хийнэ гэхлээр яалтчгүй жоохон нэг бол салах гэдэг ч юм уу те, эсвэл ийм хүний үннийг нь хэлэх гэдэг ч юм уу, юм нэлээд айхтар аимшигтай үйлдэл байх юм шигээр би бодож асуугаад байгаа. Хариу нь ийм амгалан ба эрг гарч ирэхлээр жоохон. За Three of Swords илт 3 илт доош харж гарч ирсэн байна. Энэ бол мэдээж гүн шарахыг бэлэгдэнэ. За үүн дээр огцон алхам хийж байгаа тал дээр таны өнгөрсний шарах сэдрэх болно. Өнгөрсний хуучирсан шарах биш, өнгөрсний бөгөөд өнгөрснөөс хойш одоо хүртэл давтагдаад байгаа байн асуудал болоод байдаг. Тэ ингээ ерөөсө таны амьдралд энэ л нэг зүйл шийдэгдэж өгдөггүй гэсэн асуудал сэдрэх болно. Энэ үнэхээр ил болж өгөх болно. За энэ нь тэгээд энэ асуудлыг ангаах боломж нь мөн байх болов уу гэвэл The World доош харсан байна. Энэ асуудлыг та харчаад энэ асуудал ил болчоод шууд ангаах нь юу л бол бас дахиад нилээн зууралдаж болцсошгүй гэж харагдаж байна. Тэгэхээр энэ бол гой хариулт биш байна. Үүн дээр зөвлөгөөг харъя. Яавал зүгээр юм бэ? Тэгэхээр та эрс алхам, огцом алхам хийвэл энэ хэцүү эргүүлэх, хэцүү шарах дахин сэдрээд та үүнтэйгээ нүүр турш суралцахаас аргагүй болно. Зөвлөгөө нь юу вэ? Зөвлөгөөг нь харъя. За 2 үзэр гарч ирж байна. Саваны хаан King of Cups, Seven of Cups. За тэгэхээр та ерөөсөө нөхцөл байдлыг өөрөө гартаа атгаад өөрийн ямар үйлчлэг хийх, юуг хийвэл таны хамгийн гал цогийг бадраах вэ гэсэн энэ үйлдэлүүдийг хийх хэрэгтэй. Та ч одоо нөө эрс үйлдэл хийчингүүд, эрс огцом үйлдэл хийчингүүд 247 би чам тааштай гэдэг тооёог одоо харагдаж байна. Та нөө эрс огцом үйлдэлийг хийчингүүд хуучны шарах сэдрээд жоохон хэцүү нөхцөлд гацах гээд байгаа шүү дээ, тий. Энэ нөхцөлд гацсан тохиолдолд та яах ёстой вэ гэдэг зөвлөгөө нь болохоор та хүч чадлаа гартаа атгах хэрэгтэй. Амьдралынхаа залаа гэдэг л амьдралынхаа чиглэлийг та өөрийн гарт татгах хэрэгтэй гэж харагдаж байна. Бас миний камер өөр автоматар хөдөлсөн бололтой. Тийм ээ. Тэгэхээр сахиус бол энэ уншлагатай маш дотн байна. Сахиус энэ уншлагад үнэхээр наалтаж байна. Үнэхээр их ач холбогдлыг яг энэ уншлагад бол өгж байна гэсэн үг. За Seven of Cups гэдэг үзэр нь болохоор танд олон сонголтууд байгаа, олон гарц гаргалгаанууд байгаа. Танд олон туслахыг гэсэн хүмүүс байгаа. Та ганцаараа биш, олон боломжууд байгаа. Тэгээ бас гард орох хэрэгслүүд, сурсан зүйлсүүд, ашиглаж болох зүйлсүүд маш олон байгаа. Эдэртэй хандах хэрэгтэй. Бас дээрээс нь манифест хийх хэрэгтэй. Тэгээ 3 дахь зөвлөгөө нь болохоор зүүдэндээ анхаарах хэрэгтэй, зүүдээ чагнах хэрэгтэй. Таны зүүдээр дамжуулж гарц гаргалгаанууд ил тод болох болно гэж гарч ирж байна. За энэ бол их огцом эрс өөрчлөлт хийсэн тохиолдолд ийм байхаар байна. Одоо хэрвээ та одоогийн нөхцөл байдлын харилцааг энэ чигээр нь төвчж үлдэх юм бол ямар ах вэ гэдгийг хараад өгье. Хэрвээ та одоогийн энэ хэцүү нөхцөл байдлыг энэ чигээр нь төвчж, энэ чигээр нь байлгавал яах вэ? Юу тохиох вэ? За
Three of Cups. Хил ам дэгдэх болно. Хил ам дэгдэх болно. За яг баяр найр тэмдэглээд им хаяа хүмүүс ч хамт кино үзэх гэдэг ч юм уу хамт болцоонд явах гэх мэт иймэрхүү найрны баярын зүйл байх болно. Ялангуяа цагаан сар төгсөж байгаа учраас цагаан сараар их хөвгөлтэй гоё байж болно. Хичнээн хүн дургуун хүнтэйгээ харилцаанд байгаа ч гэлээ хүүхдээ аваад хамт хүүхдийн парк явна гэдэг ч юм уу те кинонд явна, ресторан орно гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсүүд байх болно. Энэ нь тань таатай санагдах болно. Гэхдээ энэ нь ийм нэг лял гэсэн ийм нарийн цэнгэний чанартай байх болов уу? Танд ийм цэвэрхэн санагдахгүй энэ нэрэг. Цэвэрхэн санагдахгүй, жаахан бохир санагдана. Харилцааны бохир талууд ингэж ил болно. Тэгээ магадгүй та энэ нөхцөл байдлыг төвчхийн тулд та өөрөө их хэмжээгээр шоудах шаардлагатай байж болзошгүй. Шоудах, баар саваар явах, архи уух, тэ гэд ингэж өөрийгөө сатааруулах шаардлагатай байж болзошгүй. За тэгээ тантай адилхан нөхцөл байдалд байгаа. Тэгээ яг тантай адилхан нөхцөл байдалтай хүмүүстэй нөхөрлөж тэр хүмүүстэй хамт ингэж амар хил ам хөөдөг, gossip хөөдөг гэж амьдралаа нөхрөө эхнэрийгээ тэр хүмүүстэр очиж ингэж муулдаг, араар нь муулдаг гэх мэт. Иймэрхүү зүйлд хандан байж иж та энэ нөхцөлийг төвчих боломжтой байх болно гэж харагдаж байна. За дахиад нэг үзэр суглая. Death доошо харсан байна. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Та энэ харилцааг одоо чигээр нь төвчээд одоо чигээр нь байлгаад ингэж төвчиж болно. Гэхдээ тэнхэл байхын тулд та нэгт өөрөө жоохон бузар бохир зүйлд хандах хэрэгтэй. Хоёрт нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Ихэнх хүмүүс яагаад иймэрхүү хэцүү харилцааг төвчдөг вэ гэхээр өөрчлөгдөх байлгүй дээ, ямарваа нэгэн зүйл шинжлэгдэх байлгүй дээ гэж найдаад итгээд байгаад байдаг. Гэтэл өөрчлөлт орж ирэхгүй. За яавал зүгээр хэрвээ төвчээд энэ харилцаанд үлднэ гэвэл зөвлөгөө. Өөрийгөө бусадтай хуваалц. Илэн далан гоё бай. Хил хязгаар битгий их тогтоо. Та өөрийгөө ч бусадтай хуваалц, бусад хүмүүс тантай хуваалцахыг ч гэсэн зөвшөөр. Энэ нь баг нөгөө бас нөгөө нэг polyamory буюу хоёулаа зөвшөлтсөж байгаад хоёулаа цаанаа тусдаа өөр хүмүүстэй уулздаг байх зөвшөөрөл гэдэг зүйл ч бас байж болно. Энэ бол энэ polyamory гэж ярддаг. Polyamory энэ хүзрийн ориг утга бол биш. Гэхдээ сахиуснаас зүүн бэлгээр орж ирсэн мэдээлэл бол тэр байлаа. Polyamorous болох боломжтой байж мэднэ. Ингэх юм бол үр дүн ямар байх вэ? Эцсийн үр дүн ямар байх вэ? Ace of Cups. Хайр гэдэг зүйлд итгэхэ болно. Таны аяг хоосорно, энерги дундар нь хоосорно, ер нь амьдрал амтгүй утгартай болж эхэлнэ. Өөдөн. Нэг сүртэй хүчтэй трам, аюул энэ төр гэж харагдахгүй байна. Харин надаа юу гэж харагдаж байна вэ гэдэг. Тэгэхээр та зүгээр л хоосон мэдрэмжтэй байх болно. Окей, за эцсийн боломж буюу сахиусны зөвлөгөө. Сахиус нь таныг яагаасаа гэж хүсэж байна вэ? Энийг энэ бүгдээрээ astrology deck-ээр astrology oracle-аар харах болно. За сахиусны гарц гаргалгаа болон зөвлөгөөг нь харъя. Яг энэ нөхцөл байдалд яг одоо яавал зүгээр үү? Venus beloved. Сугар гараг хаашт хүн гэдэг үзэр доошоо харж гарч ирсэн байна. Энэ ийм сайхан цэцэг ургамалтай. Ийм сайхан үзэгсэлэнтэй үзэр байна. Гэтэ доошоо харж гарч ирсэн. Энэ нь болохоор та хайрыг өөр зүйлтэй андуурдаг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хайрыг буруугаар хараад байна. Хайрыг урбуулж хараад байна. Хайр гэж яг юу юм бэ? Таны асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Сон миний би өөрөө хайрыг буруу зүйлтэй андуурсан учраас хуурамч хэрдүүл буруу ихэрдүүлтэйг зууралдаж явсан байж таарсан. Би хайрыг хүчлэлт шахалт гэж андуурдаг байсан. Хэрвээ хин нэгэн хүн тайртай болвол өөрийгөө ингэж хүчлэх хэрэгтэй, хиймэрг байгаа зүйлсээ хийх хэрэгтэй. Хичээх хэрэгтэй, шахах ингээд төрөх хэрэгтэй. Тэгээ хэрвээ хин нэгэн надад хайртай болвол тэр хүн өөрөө дургүй байсан ч хамаагүй
Гэт өөрийгөө бас шахах хэрэгтэй. Тэгээ хоёр хайртай хүн нийлэхлээрээ хоёр талаас өөрөө өөрсдөө шахсан учраас харилцаа гоё амгалан байх болно. Хайр орших боломжтой болно. Гэт андуурсан байсан. Гэтэ хайр гэдэг чинь хүчлэлт биш харин хичээл зүтгэл. Хичээл зүтгэл гэдэг чинь шал өөр зүйл тийм үү? Хичээл зүтгэл заавал юм шахалтын энергиэр ирэх шаардлага байхгүй. Тэгээд жинхэнэ үлдээцтэй тогтцтой хичээл зүтгэл үр дүн болвол ийм амархан энергиэр орж ирсэн хичээл зүтгэлийн үр дүнд байдаг. Шахалтаар бүтсэн, шахалтаар хийсэн зүйлс амархан нурж ундаг байдаг. Гих мэдчлэн та тэгэхээр миний бодлын алдаа, хайрын талаарх бодлын алдаа ийм байжээ. Таны бодлын алдаа юу вэ? Хайрыг та юу гэж андуурч байна вэ? За үүн дээр хүзрэх гаргаж харъя. Та хайрыг юутай андуурч байна? Two of Cups. Хайр ба нөхөрлөл хоёр ондоо гэж та андуурдаг гэж харагдаж байна. Хайр нөхөрлөл хоёр ондоо. Хайр ба эв хоёр ондоо. Нөхөрлөл гэж юм бэ? Нөхөрлөл гэдэг чинь нэгнтэйгээ үнлэмж таардаг байхыг хэлэн тийм үү? Гэт тэр хүн амтан дуртай, та ч гэсэн амтан дуртай гэх мэтчлэн. Харин нөхөрлөл гэдэг чинь бас нэгний хүндэлдэг байхыг хэлнэ. Нэгэндээ дуртай байхыг хэлнэ. Хайртайгаас гадна дуртай. Ер нь нийлэх үедээ энэ хүн надад таалагддаг гэдэг энэ мэдрэмжтэй. Тийм саяны үг дээр сахиус бүр дүн гэл амар зохиж орж ирлээ. Таалагддаг. Тэгэхээр таны одоо хамт байгаа хүн танд таалагддаг. Хүн хувь хүний зүгээс романтик нүдээр харах биш те. Хань хүний нүдээр харах биш. Таалагддаг. Тэр хүнд та таалагддаг уу? Эсвэл та тэр хүний хувьд хитрхи зарчимж гэдэг ч юм уу, эсвэл хитрхи цэвэрч гэдэг ч юм уу, хитрхи ийм тийм ингээд тэр хүн таныг шүүмжтэйгээр хардаг боловч таныг төвчдөг үү? Та бас тэр хүнийг ингэж ихэвчлэн шүүмжтэйгээр хардаг боловч төвчээд өнгөрөөгөөд байдаг. Хэрвээ тийм бол та хоёрын дунд нөхөрлөл байхгүй гэсэн үг. Та хоёр нэгэндээ дуртай төрлийн хүмүүс биш байна гэсэн үг. Энэ бол таны хайрын талаар хамгийн том буруу ташаа ойлголт байна. Энэ буруу ташаа ойлголтыг засах юм бол нөхцөл байдал өөрийгөө засах болно. За энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх юм бол ирээдүй ямар байх вэ? Ойрын 3 сар ба ойрын 1 жилийн хугацааг харъя. Та энэ уншлагын зөвлөгөөг одооноос хэрэгжүүлэх юм бол таны амьдрал ямар байх вэ? Ойрын 3 сар. Ойрын 3 сар та өөрийнхөө хүч чадал таны хүч чадал танд эргэж ирж байгааг та мэдрэх болно. Та аль эзэн өөрийгөө хүчтэйгээр мэдрэх болно. Хэрвээ та бизнес эрхлэхийг хүсдэг байсан бол таны бизнес цэцэглэж эхэлнэ. Үгүй болвол та дарахтайгаа арай ойрхон болцшгүй. Бас та өөрийн энийг би одоо юу гэж втэх нэрлэх вэ? Өөрийн хүсэмжит хүнтэйгээ учирч болцшгүй. Маш гал халуун учрал, гал халуун харизмтай таталцал ихтэй харилцаанд орох боломжтой байж болцшгүй. Ойрын 1 жилийн дараа гэхэд ямар байх вэ? Энэ зөвлөгөөг хэрэгжүүлвэл өдийг хүртэл таныг стресстүүлдэг байсан, таны санааг зовоодог байсан зүйлсүүд ил болох болно. Яг 1 жилийн дараа гэхэд та би ийм хэцүү амьдардаг байсан юм уу? Нөхцөл миний хувьд ийм ядаргаатай байсан юм уу? Гэдгээ та олж мэднэ. Тэгээ нэлээд стресстэй, хэцүү, эсвэл хөдлөлтөд нүүр тулах болно. Энэ бол гоё зүйл биш тийм үү? Гэхдээ энэ хүзэр дээшээ харсан байгаа учраас энэ шаардлагатай гэсэн үг. Шаардлагатай. Энийг заавал та хизээ нэгэн цагт туулах ёстой байсан. Тэгээ энэ 1 жилийн дараа ирэх болно. Энэ сэтгэл төгшүүрийг туулсны дараа тий айцтайгаа нүүр тулсны дараа яах вэ? Ямар шагнал ирэх вэ? Queen of Cups таны аяг дундурсан байдаг асуудал шийдэгдэх болно. Таны аяг хоосорсон байдаг. Энэ уншлагын ихэнд гарч ирсэн үзрэн тий. Аяг хоосорсон байдаг. Сэтгэлгүй зүйлсийг өөрийгөө хүчилж хахад хийдэг, дургуй зүйлсийг хийдэг. Амьдралдаа өөртөө дурамжхан байдаг. Энэ асуудлууд анханасаа эхнээсээ зэгцэрч эхлэх болно. Мэдээж энэ асуудлыг ганцхан жилийн дотор засаж дийлэхгүй. 1 жил гэдэг чинь яг үндэ маш богино хугацаа.
Тэгэхээр энийг бол олон жил 2-3 жил ангааж хийх боломжтой тийм үү. Тэгээ үүн дээр хангаалт дээр бол би талин дасгалыг санал болгож байна. Талин дасгал бол хамгийн хурдан, хамгийн бид зөөлхөн ба ямар ч эрсдэл маш багатай, хинж сурах боломжтой. Бас миний одоо өдийг хүртэл олж мэдсэн хамгийн номер 1 шилдэг ангаалтын зүйл хэрэгсэл бол талин дасгал байна. Талин дасгал дээр цогц үнгүй зааврууд надад зөндөө байгаа. Текст зааварч байна, бичлэгнүүд ч байна. За бас эрчимжүүлсэн коучинг сургалт ч гэсэн байгаа. Гэхдээ тэрийг үзэхээс өмнө эхлээд өөрөө үнгүүгээр талин дасгалаа биеэ дагаад хийгээд үз. Хийхэд 5 минут л зарцуулагддаг. Үр дүн тань мэдрэгдэх болно шууд. За тийм байна. За уншлагын эхнийх нь хэсэг ингээ боллоо. Нэмэлт хэсгээр бүгдээрээ яаж өөрийн төгс мөрөөдлийн харилцааг бүтээх вэ? Таны төгс мөрөөдлийн харилцааны талаар байх болно. Магадгүй энэ одоо хэцүү нөхцөл байгаа хүн нь ирээдүйд таны төгс хүн болох боломжтой байж болно. Хэрвээ тийм бол яаж? Эсвэл өөрийн төгс хантайгаа яаж уулзах вэ? Тэр нь хэн бэ? За асуултуудын нарийн нь болохоор төгс мөрөөдлийн харилцааны талаар та өөрөө ямар мэдрэмжтэй байна вэ? Үүндээ хүрч чадна гэж бодож гин үү? Айцтай байна уу? Эсвэл бэлэн байна уу? Тийм? Таны байдлыг харах болно. Хоёр дахь асуудал нь мөрөөдлийн харилцааг авахд садаа болж буй бодит блокнууд ба энэ блокийг цэвэрлэх арга. За бодит блокнуудын жишээ нь санхүү блок болоод байна уу? Амьдралын хэм маяг асуудал болоод байна уу? Тэ? Таны нөхцөл байдал асуудал болоод байна уу? Энийг нэг бодиттойгоор үннээр гаргаж өгөх болно. За тэгээ мэдээж гарц гаргалгаа солиушныг нь гаргаж өгөх болно. Нэмэлт хэсгийн уншлага нь ингэ болно. Гэхдээ үүн дээрээ нэмээд pick a card буюу нөгөө 3 хözөрнөөс сонгодог бяцхан уншлага нэмэлт хэсэг дээр багтсан байх болно. Энэ нь ийм хөөрхөн допамин буюу ийм аз жаргалын гормоныг ялгаруулах зорилготой. Би өөрөө ийм тийм хөөрхөн сонгодог уншлаганууд дуртай. Гэхдээ хитрхи урт биш. Богинохон гял сарин хүчдэг байл надад хайтайхан санагдаад байдیں۔ Яг тийм байдлаар зүссэн бялуу гэж нэрлээд сонголттой уншлагаас оруулах болно. Сонголттой уншлага дээр хизээ таны хайр дурлалын амьдрал мөрөөдлийн харилцаа болох бэ? Хизээ таны мөрөөдлийн төгс харилцаа бүтэх вэ? Хизээ энэ нь тохиох вэ? Та энийг хизээ авах вэ? Гэдгээд зүссэн бялуу буюу бяцхан пикакард бяцхан сонгодог уншлагаараа харж өгөх болно. За ингээд бичлэг нь бүрэн бүтэн боллоо. Эрэг шүүмж бол би сонсомоор байна. Гэхдээ өөрчлөгдөж дими олчиж өмнөх шигэ баяа гэвэл би тэрийг бол хүлээж авахгүй үнэхээр уучлаарай. Гэхдээ таны ойлгож байна өмнөх хуучин төрлийнхаа уншлагадаа маш олон хүмүүс дассан байсан. Тэгээд тэр уншлага маань дуртай хүмүүстэй би бол талархаж байгаа. Миний өмнө хийжсэн зүйлсүүдэд дурлсан. Тэгээд тэрийг хүлээж аваа хүмүүстэй үнэхээр баярлаж байна. Тэгээ танд би Таруу Сахиус гэдэг аппликейшнийг санал болгож байна. Таруу Сахиусгийн аппликейшнийг би танд зориулж маш их хайраар бүтээсэн. Энэ Сахиусны аппликейшн байна. Энэ аппликейшнээр голын юм тэ сон гэдэг хүн байх шаардлагагүйгээр шууд Сахиуснасаа гар утаснасаа хүссэн үедээ хязгаарч хамаагүй шууд хариулт авдаг. Ийм сайхан аппликейшн байгаа. Тэгээ одоогийн байдлаар зөндөө юм үнгүүгээр харах, үнгүүгээр хариулт авах боломжууд яг одоогоор бол маш их байгаа. Ирээдүйдээ энэ өөрчлөгдөж болцсошгүй. За тийм нь уншлага ингээ боллоо. Сэтгэлдээ сайхан чөлөөтэй хэлж өгөөрэй. Тэгээ надтай хамт өөрчлөгдмөр байгаа хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Ирээдүй үнэхээр сонирхолтой надад санагдаж байгаа бичлэгнүүд маань энэ сувг маань яаж илүү өөрчлөгдөх болоо. За тэгээ бас таны уншлагыг хийж өгөхөд бол надад үнэхээр таатай байлаа. Таны асуудлыг яг бодит асуудлыг барьж аваад энэ бодит асуудал дээр бодит гарц гаргалгааг харуулад тэг хүмүүсийн дотоод зангилгаануудыг тэгшүүлж өгөх бол надад маш урамтай байна. Үнэхээр гайхалтай байна. Сайхан байлаа. За тэгээ та бүхэнтэй сайхан нэмэлт хэсгээр уулзъя. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.